Хоёр дугаар дараал бичиж гинөө. Нөгөө л нэг Starbucks-таа сууж гинөө. За тэгээ одоо өнөөдөр ч гэж тээ одоо бол энэ дугаартаа за сайн сайхангаа ярил л та. Яа манайхаа нөгөө хэцүү багштайгаа үнэхээр хэцүү байна. Амар хэцүү байна. Бүр тэр багш ихтэй ийм хатуугаас гадна байгаа орчиндөө хүн болгоныг стресстүүлдэг тийм хар энерги цацаж явдаг бас амар хэцүү хүн байна. Ингээл хүмүүс чинь нэг алдаа хийхээрээ өөрийгөө шоолол инээдэн штэ гэд гэж мэгэл ингэдэн штэ. Тэгдэг хөхгүй юу манай анги байна. Тэгсэн чинь чүгсэндээ нэгэд байгаа. Амар би serious байна. Энд энэх юм юу ч алга. Чи үгсэндээ нэгэд байгаа. Je suis sérieux гэмээр дандаа тэгэл заяо. Тэгэл амар ингээл бүгд амар ингээл гайхаал ингээл энд яагаад байгаа юм бэ гэж бодолцоо. Тэгсэн чинь манай ингээд нэг хэрвээ ахаах нэг 40-50 автай ах. Ирэл харваас ах заяо нэг юм хөөргөвч костюм жаг хүмүүсцэн ийм чихвч мэхвч зүүцсэн. Тэгэл тэр ах ингээд эхний хичээлнээс ихгүй юу. Тэгэл чи яагаад өнгөрсөн хичээлүүдэд ирээгүй ингээд гисэн чинь би ажилдаа байсан юм а. Тэгээ манай дарга чөлөөхгүй гээд хуваараа анзлах гэж амар хэцүү байлаа гэд гисэн чинь юу яриад байгаа уулалаа маалаа гэл тэгснэ. Чи одоо өстө энэ левелд ээжиж ажлаа сонго эсвэл хичээлээ сонго аль нэгийг зохицуулж чадахгүй мэл яах гэж ингээд бүртгүүлдэ ингээд тэр гур ганцаараа амдаа өглөөл яваадсан. Өөртөө сургууль явуулт юм чи. Тэр хүний асуудал биш төхөө. Oh my god. Ер нь тэр хүн төлбөрөө төлөө тэнд сурж яхад тэр хүн ер нь нэрнүү байна. Үнэхээр тэр хүний асуудал биш за. Тэгэл хичээл дундуур орж ирсэн юм асуугаал бид нар мэдэхгүйсэн хгүй тэгсэн чинь дахиад ойрлоо хашгираа уурлал гэсэн за. Яа өстө ямар ичмэр юм бэ шившгтэй юм бэ та нар мэдэхгүй байх та яа тий яа би ер нь ямар юмнуудтай байгаад байна ухааны юм ярьж мараал за тэгэл алдаал нэг юм яриад манай ангийн байна тэгээд нэг хүүхэд хаалга тогшоод нэг 3 минут хоцорсон хаа 4 минут ч юм хоцорсон хаа тэгсэн чинь хаалга хаанаас илүү блэ баярлаа тэгэл тэр үг дахиж хизэж эргэж ирээгүй за. Тэгээ манай ангийн өнгөрсөн семестрт нэг анги байсан байдаг байхгүй юу Вьетнам банд. Тэр ингээд амар онд сурлагтай амар мундаг байна заяа. Бүх хичээл дээрээ сайн хизээч хичээлээсээ хоцордоггүй, хизээч тасалдаггүй амар сайн лаг байна заяа. Тэгэд амар нийгмийн оролцоотой. Ийм сургуулиас гадуурх үйл ажиллагаа зөв сурагчийн сургуулийн юу гэдэг вэ тийм юм хүнд байдаг байна заяа. Нэг семестрт бас манай анги болчдөг байхгүй юу. Тэгсэн чинь байнга инээдэг байхгүй юу ядчихэд инээхээ багаар болол тэгэл бүр хичээлд иргэлцсэн. Би бүр тэг манай анги 0 орчоод ирэх гээд гойдог байхгүй юу. Үгүй гээд заяа. Тэгсэн чинь би ингээд энэ айгу ноцтой байна гэл айгу яаралтай байна гэл нээдэг байхгүй тэгсэн чинь би үгүй гэд тахад чи яага инээгээд байгаа нэг мөсөн гаруулгаар суу гэлцээ яа бүр ингээд амар стресстүүлээ тэгэд ингээд манай сургуулийн анги болгох нэг юм пи хэлбэрийнх байдаг байхгүй одоо ингээд суудсан. Тэгэд энд ингээд пигийн одоо уртлаас нь хараад багш самбар гэх юм уу. Тэгэд би ингээд өмнөх ингээд энэ удаа хугацааны турш энд суугаад болоо л ирсэн бохгүй юу. Тэгэд би ангийнхаа нэг өхөнтэй яг энэ пигийн одоо тэр толгой дээр суудсан байсан чинь амар ирснэ ингээд ширээ ингээд өөрлөг ингээд татснаа. Хөөе чи бос миний нэрийг хэлснэ. Чи босдоо ийм хол яагаад сууж байгаа гэдгийгснэ ингээл ангийнх нь өргөж харснаа. Үүнээс цааш энд дахиж хизээч хинч суухгүй амар хол байна. Чи нурд очиж суу мó гэж мэгэл за бид хоёр ёо амар стресстэй. Тэгэл би нөгөө найзтайгаа өөр анги болцсон шүү дээ.
хичээллэг гэл завсарлаагүй байхаас ахуулаад нөгөө ил талд уцаараа бичээл яа хурдан уулзъя намайг тэнд хүлээж аваараа гэл гүнгээ шахуу очиж уулзаал яа ингэсэн за тэгсэн за би стресстэй өглөө гэдгийг манай ингээд талан шилж авцсан. Дахиж ерөөсөө анги солихгүй гэсэн хэрнээ манай ангийнхан сольж шилжиж чадаад байна. Нөгөөсөө тэр багшаас болоод бүгд солиод байгаа байхгүй юу? Яагаад солилцсон гэж асууад бүгд энэ багшаас болоод гээд угаасаа тийм ангид хинч тисгүй нэрээ хин юм сурах юм. Дөрөвний нийлэн багш чинь надад таалаг амар хэцүү. Тэр нь би найзынхаа ангийн багш руу өчтөр амар гоё бичсэн. За би ингээд танаа сургуулийн ингээ оюутан. Тэгээ би ингээд танаа сургуулиас хүссэнээ ингээд сурахын тулд би танаа ингээд сурмаар байна. Яагаад гэвэл ингээ энэ багшийн заах арга барил наадтай ингээд нийцгүй байна мэн нэстэ хэрвээ шанс байвал амар гоё ичсэн гэсэн чи одоогийн байдлаараа хариу ирээгүй л өчигдөр 15 цагт ичсэн. Тэгээ хариу өгөхгүй бол тэгээд тавшиг маргааш өөрөө очт юм билүү. Ингээс солигээд яа амар стресс чинь бүр ийм үдэл тэгсэн чинь би өчигдөр яасан гэж манайхаа би үнэхээр ядчихэд л таныг би ер нь бол нэг тэгэж хичээл мичээлээ тасалдаг хоцордаггүй гэж яг бодлоо ярих чинь би бол дандаа хоцордог 10 жилд байхасаа 9 сарын 1-нд ч хоцордог байсан. Тэгээд за тэр ч яах вэ вирусээ тэгэж тэгтээ хичээлээ тасалдаг пялдаг төрлийн юм бол биш заяа. Би хоцрохгүй мөртлөө дандаа тасалдаг байсан. Тийм. Дандаач гэж тэр багш чинь үе ядчихэд хэрвээ чи өвдцэн акттай эсвэл амар чухал цагтай биш л бол хичээлд ирэхгүй бол шалгалтын дээр 0 гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь өчигдөр би өглөө эхлээд нэг 9-с хичээл байдаг байсан аахгүй юу. Тэгээд тэр байхгүй багш нь байхгүй гээд тэгэл би тэр хичээл авахгүй 63:45-аас хичээлтэй дээ гээл өвчтөр яж ил ирцэрчээл хийх юм олдохгүй бичлэг хийгээл амар тайван ингээл бүр дайлчигнаал нүүр амаа янзлал үнэртэй ус мусаа цацаал бүр ингээл алхаж малхаал заяа дайлчиг гээл метронд суугаал яг сургуулийнхаа өмнөх буудлын дээр метроноос буухаасаа яг нэг хэдхэн секундын өмнө за айлаа ингэж үлээ гэл хуваараа ораарсан чи би 10:45-аас хичээлтэйсэн байдیں۔ Тэгэхэд тэнд айл үжи 13:30 болж байгаа за. Бүр тэгэл би шок заяа. Би юу ичвэ гэлцээ. Одоо яана гэл бүр ингээл энийг гайх зэрэгцэл амаа ингээд арцсан заяа. Чам руу залхал чи утсаа ахгүй. Тэгэл яахаа мэдгүй. Тэгэл одоо миний буухстай буудлын дараагийн буудлын чинь ицсэн штэ. Тэгэл буухгүй тэр чигтээ эцтэй үржил тэр метроноос ч буухгүй буцаал манай метро явал би бүр ингээ яахаа мэдгүй. Би яагаад байна гэж одоо бүр үйл марч юм шиг санагдаал бүр гимшээлээ гал тэ айсандаа тэгээд өөр ангиас олигээд багш руу мэйл өчсөн л тээ. Одоо яг маргааш ч гутцтэй баг хариуцлагагүй амар загнах ах. Одоо тэгтээ тэгэж загнуулахад бол яах вэ үнэхээр л миний алдаа юм чи. Яа тэгэл тэг хэцүү багштай тэгэж тэг аж төрж байна да. Сүлсэл амар хэцүү. Сүлсэн тэр. Ийм байвал хин юм сурах. Тэг хажид би нөө ангиас солиод солилцсон штий. Айл үжээ тэгэд өөрийнхөө нэрээр орцоолохоос тэг намайг занцсан за нөө намайг миний нэрийг 3 удаа хэм багш ангиолээ гэж асуусан байгаа миний нэрийг илээд байгаа гэсэн штеп намайг занцсан юм шиг байлээ. Байнга л чи юу гэж бодож чинь чи яаж чинь чи энийг мэдхүү гэл байнга надаас асуудаг. За бусдаас асуухгүй ч надаас л онцлон асуудаг. Тэгэл тэгстэй самбар мамбар дээр ингээл юм бичих болонгууд надад дандаа ингээ маркера шидэд өгчин за. Тэгэл ёо намайг занцсан. Яах вэ гэж. Амьдрал нэг тиймэрхүү жоохон бүрхэг л байна да. Нэг тийм юм боллоо. Тэгээд тэгээд бүтээсээ өдөр танаа гэрт нэг юм олон хүний арга хэмжээ болсон доо. Өмнөх тийм маш. Тэгсэн чинь ингээд
юм жижиг савтай уснууд би тэгээд галтгоо барьж исэн танад уянгаа ирээ гэртээ ирэхгүйсэн. Тэгээд би гэрт нь галтгоо барьж барьсан хоол болъё. Тэгсэн чинь ингээд хүмүүс дараагийн хүмүүс ирэх гээл ингээл уйка хамина ингээд ширээ цэвэрлжсэн аахгүй. Яасан гэж жижиг савтай 3-4 хүн ууж байгаа дөрөгцөн тал устуудыг хогийн сав руу бүр ингээ хаяад байд юм. Бүр ингээ би хүүе байлаач гарын татаж аваа заяа. Тэгсэн чинь амин англи энэ чинь ингээ хууцсан штэ. Одоо энэ чинь хинч уухгүй штэ. Одоо энийг яах юм ингээл заяа. Үе ядаж наадах 0 руу ингээ 0-ийнхаа нэг үсэг ч гэсэн татахгүй басгаад эсвэл наадах ингээ миний аяг тав угааж байгаа усан дээр нэмэж тий юу яриад байгаа юм бэ гэл тэгсэн чинь мөгг чи юм сүртэй чи нэрээ ингэж байгаа юм уу ямар сүртэй ингэ заяа юм сүри бүр ингэ үнэхээр миний ингэ зөхрөл барагдсан заяа юм сүр яриад байгаа надтай юм сүр яа тэр хүнд саяж байгаа зүгээр юм сүр юм шиг санагдаад байгаа. Би бүр юм сүртэй ингээд энэ дэлхийж ингээд ус мусны нөөц дуусаад дэлхийс үнж эхэлж явах та ядаж ирээдүйд ядаж ингээд анар усгүй болчихгүй гэж та санаа зовдөггүй юм уу? Ямар бүр ингээд хийх үг олдохгүй заяа бүр ингээд ганцаар ингээд тэр ингээд болно би ингээд стресстэй заяа гар уруугаа ингээд нэг усын ажил ингээд барьж мэрсэн. Ингээл заяа бүр ингээд амар стресстэй тэгэл ингээл ганцаараа аяга үргэлжлүүлж байгаагаал хоолоо хуурал стресстэй л заяа. Яаж ингэж чадчих юм бүр ингээд миний дотор ингээд өмтрөөд юу гэдгүүлээ. Бүр ингээд сонио юм бараг ярьсан чи тэгсэн чи уйка хэрэгж орж ирсэн. Амаа чи нэрээ тэгээд байгаа юм уу? Чи би чамайг ерөөс юм сүртэй гэж бодоогүй. Ямар сүртэй ингээл дахиад хэлтий. Та юу сүр яриад байгаа юм бэ? Тэр удаа би стресстэй эхэлж байгаа байхгүй юу? Ямар байгаль дэлхийд дайр үсчихсэн. Бараг ингээд би нусыг хайлаа гэж байгаллаа хайрлаж байгаа гэсэн үг биш гэж би бүр. За юу боли зүгээр л тэр нэг буруу савтаа усаа би тэгээд тэрвэрээд аяг угаахтай ингээд сайхан ингээд цаацаж ингээд хоолны давс тос хийж байгаа шиг ингээд гоё цаацаад. Гэхдээ зэвэр усаар зайлсан шүү манайхаа. Тэгээ бас хүний ус амар нууч. Амар стресстэй яагаад хүмүүсийн биш юм бэ? Тэгэл Францад хүн үүсэн л бол хүний үүсэн л хүний үүстэй л. Тэгэл уйка чи энэ дэлхийн хамгийн юу ч тоодохгүй шүү. Бүр юу ч тоодохгүй тий тэр ах. Юу ч тоодохгүй. Тэгтэл юу ч тоодохгүй байла. Яа за мэдхгүй. Амар хэцүү. Тийм шүү. За тэгээд манайхаа өнөөдрийн чинь гол яриа чинь нөгөө нэг crime podcast хийсэн шүү дээ. Crime гэмт хэрэг сонсохын гаж нөлөөг бит хоёр ярихаар энцүүлсэн байна. За бит хоёр бол үнэхээр маш урт хугацааны турш crime podcast-ыг үнэхээр амар сонссон. Өдөр болгон ерөөсөө сэрүүн байх бүх ер нь бол завтай биш. Ер нь бол ингээл гаргаж бараг сонс. Хөгжим сонсохын оронд ингээл гадаалгаж явахдаа ингээл чихвчэндээ тавиал ингээл гэрээ цэвэрлж явахдаа чихэнч хийгээл сонсоо. Би ярьсан ш нь ганцаар амьдэрдэг болохоор сэрэл зургатан дээр тавиал гараал чихвч яа даам бэ? Юу нүдэд даам бэ? Тэгээд буцаж орж ирээл мэрэл гэл ярьсан гэрмэр цэвэрлэх. Тэгэл тэр болгондоо crime сонсдог байлаа. За чи эхэлж хордлог ярих би сая ч гайрч. Тэгээд маш их сонссон гэлэхгүй. Янз ингээл сонсонгууд ер нь бол ихэнх чинь ер нь л мэдрэл муутай хүүхэд хүчндүүлж алгаж тэгэл эмэгтэй хүн зандаа алгаддаг муухай яаж юм байдаг вэ? Тэгээд тэрнийг сонгол янз янзаар ингээл өдөр ингээл баг өдөртөө хэдийгч сонсоод байгаа. Ер нь бол сонсоод дуусгаргүй юм байна. Ингээд бодохоор яаж амар хэцүү. Яаж чадчих. Ер нь бол дуусах ер нь бол юу алга.
Сонсоол баг амьдралаараа сонсохоор түүхнүүд амар их байна. Арай. Тэ энийг ингээд сонсоол гот өөрснөө ингээд муу нөлөө маш их гарч ирж байна. Одоо ингээд би жоохондоо ингээд ганцаараа 10 8 настай одоо ингээд ганцаараа сургуультай ингээд явдаг лээс шүү дээ. Асуудал байхгүй. Ганцаараа яваал гэртээ хайраал яваал талхай байдаг гэхээр ганцаараа яваал талхай байдаг л тэгдэж штэ. Би бол зүгээр идэг байсан. Тэр чинь тэгээд crime сонсохоос өмнө одоо ингээд том болоод өөрөө дүү нэртэй болоод ирэнгүүт одоо манай дүү том л доо. Одоо 10 хүрлээ. Яагаад гэхгүй юу? Амар яагаад. Хүн ингээд сургууль руу явж байхад нь аваа явуул яана. Амар их тийм болоод ам чи. Амар би бараг одоо амар травмат болсон. Одоо хаалгаа ингээд чойжлохгүй унтчих таа. Нүс бол манай ээж одоо хүртэл ингээд хаалга малгах ерөөс ингээд чойжлж мөжлөхгүй орж ирэл ингээд л өгч. Ээж чад нь манайх чи хамгийн дуудлыг. Тэнгуут нь би очил хөвтөж унтчихтаа бараг сэрч ингэж очиж чойжлоод байгаа юм чинь. Би яг өчигдөр тэгсэн за. Би ингээд хаалга дандаа хоёр эргүүлж ингээд цоожлдог байхгүй дотроос нь. Тэгж жагаад яг нэг хагас цоожлогдсон байхгүй юу? Тэг ингээд яг дэлгүүр ингээд ийм тэгшгнэрээ ийм далийцсан. Тэгээ би яг ингэж харчаад дутуу цоожлогдчих. Одоо яах вэ гэл буцаал тэрийг ингээд цоожлогч өстө залхуураа тэгээд унтаад өгсөхгүй. Шүнжэнгөө манай хаалгыг онгоолгоод хүн ороод ирчлээ гэж зүудлээс за. Надад гарсан хор нөлөө болохоор би тэгтээ хэтрүүлэн сонссон юм л да. Ажлын онцлогоос л ядчихл өдөрт ингээл бараг 10-12 цаг юм сонсдог. Тэгээд сонсохдоо бараг 10-12 бол crime сонсдог болоод тэгсэн чинь за хамгийн нэгдүгээрт би одоо нэг газар орох бол ингээд зүрсэн хүн болгоно. Ингээд бараг хүн над руу харангуут нь энэ намайг алъя гэж бодож байгаа болов. Хойно явж байгаа нь хийж харсан ингэж бараг хойно гарч болоход энэ намайг алъя гэж бодож байгаа болов гэж тэгснээр байнга өөрийгөө өгцөн байгаагаар төсөөлөл заяа. Одоо энэ хүн намайг ирээд алчвал би энд ингээд өгөх юм байна да. Энэ хүн намайг энд алчвал хинч мэдэхгүй юм байна да. Энэ намайг алчвал ингэх юм байна. Мэн гэл тэгэл нэг ингээл шоудад явж явах нэг ингээл нэг нар махтар ингээл жоохон алцхан дээ шүү дээ тэгэж мэнгүүд нь энэ санаанд хүмүүний уух хамд юм хийчихэд намайг хүчинсчүүл яах вэ намайг масууруулчвал яах вэ гэж бодож модал заяа тэгснээ ингээл эрэгтэй хүн жоохон ингээл одоо заавал одоо танихгүй халбгүй юм таньдаг эрэгтэй хүмүүс биш шүү дээ гэхдээ ядчил миний амьдралд ядчил тэр дундуур нэг тийм тохиолдсон юм аа манай аав ээжээс нэг айгүй юм бибидээ одоо зүгээр л юм ажил шугамын хооронд холбоотой байдаг гэсэн чи яг үнэндээ зорилго нь үгүй аж таарч мараа тэгэл тэгсэн чи бүр ингээл хүн болго нэг энэ намайг хүчиндэж байгаа болов энэ намайг алхаж байгаа болов тэгэл зүгээр нэг гэрхтээ гарангуудаа энэ цаагаараа юу хийж явдаг бол энэ гэртээ баг хөө алдсан байдаг баха гэж боддог болоо заяа тэгэл тэгснээ за бүр яг үнэхээр сонсгоо одоо боли би яг галзуурлаа гэж бодсон нь болохоор ингээд манай гэр өмнө нэг юм хаус байсан. Тэгээд хаусны арын алхахаар орохдоо дандаа ордог. Тэгээд юм орой болцоос ярьж идэл гадаа харахгүй бүр орой нарийнхан гудамжаар яваад ингээд одоо хашааны артлын алхаар ороо тэгээд гэрлүүгээ ордог байсан. Тэгээд яаж идэл Нидерланд ч нөгөө нэг үүс зөвшөөрсөн орно штэ. Тэгэл яг тийшээ ингээл эргээл ингээл орсон чи амар үүсэм нэртэй болтгоо яг ингээл харсан чи яаж идэл нэг хар заяа. Манай тэр явд ерөөсө хар хүн амьдардаггүй байсан. Тэгсэн чинь тэр нэг хар залуу явж байна үүс татаад алхаж байна. Тэгэл яг урд тэглээд ахаар нь би ингээл sorry гэл урд нь гараал явж исэн чи би яаж идэл чихвчтэй байгаа даа байхгүй юу чихвчин дээрээ нөгөө crime сонссон. Тэгэл яг миний ард алхаал тэгэл тэр оронд би баг 1000 бодсон за энэ хүн намайг ирээд одоо яаж алах бол миний толгой руу цохих болов намайг ирж утгалах болов тэг утгалчаад намайг хүчинтэх болов тэгчээд эндээ ингээд хаях болов тэгээд намайг дараа нь хэн олох бол хэр удажиж хүн олох бол гэд тэгэл ингээл эргээл харсан чинь тэр хүн яг надаа юм хэлээл яг над руу ингээл ойрцдог байхгүй юу тэгэл би зүгээр ерөөсөө ингээл хоёр гараа доошлуулаад
Бараг бие суллаж өгөөд алуулахаа ингээ хүлээгээ зогсцоо заяа. Яг өөдөөс нь зүгээр ингээ чар. Тэгэд би нөгөө живчтэй болохоор тэр үний юу хэлж байгааг сонсохгүй. Яг зүгээр бие суллал яг өөдөөс нь намхаа ингээл өөдөөс нь хараал алуулах хүлээг л миний бодлоор л тэр хүү ирээд намайг утгалах ч юм уу ямар нэгэн байдлаар алах гэдэг байхгүй. Тэгээ алуулах хүлээгээ зүгээр л ингээ зогсон чи тэр ах зүгээр л зөрөтхий гэл зөрүүл өвсө татал үргэлжлүүлээд алхаад явцсан заа. Би чамайг амар өгч байгаа юм шиг алуулж байгаа юм шиг хаагаад өгч өгдөг гэж бодсон. Цагаат болохоор хүн чинь тэгдэггүй байх. Үгүй тийм яг ингээл машины урдуур яваад тийм амар шууд ингээ гацчихсан ш. Тийм. Тэгэл би ингээл баг гайхаад заяа. Үгүй яг баг алахгүй явж гэж бодлоо. Яаж вэ ийч вэ гэд нэг гэртээ баг би ингээд ороод хаалгаа төвчтлээ. Энэ хүмүүс эргээд ирчэндэ гэж утсан заяа. Тэгэл за бүр яг тэр шөнөөс за би яг үнэхээр солиорч гэж бодоол за. Одоо би зүгээр л энийг сонсгоо болиё гэд тэгснэ ингээд энэ хүн манай цонхыг хаглаад ороод ирэх юм болов гэж бодоод. Тийм. Тэгээд ажил гэж ганцаар амьдэрдэг хүн шүү дээ. Тэгэл амар ихэн бодолт тэгснэ за энэ залуу миний гэрийг мэдээд авцсан. Тэгээ намайг ганцаар амьдэрдэг гэж бараг мэдчихэж байгаа. Дараа ирж бараг алах юм болов гэж бодсон. Тэгэл за үнэхээр сонсгоо болиё гэд одоо би за бараг нэг 2 сартаа нэг удаа ч юм уу амар ховор сонсож байгаа. Тэгээд өнгөрсөн жил нэг сонссон юм аа. Тэгсэн чинь би ерөөсөж чадхаа хэлцээлээ. Ингээд тийм хэцүү юм үзэхэр ч юм уу тийм төгсөхөр ингээд шүсээ зайлгаж чадахгүй юм шиг яг ингээ хоолон дээр нэгэн тэглээд би ингээ амьсгалж ингээ шүсээ зайлгаж ингээ бүр ингээ яг энэ дээр ингээ нэг боогдоод байгаа юм шиг амар хэцүү болоо бүр ингэж амьсгалдаг болоо заа бүр ингээ амьсгаа ингээ бүр амар хэцүү би уус сонсож тахайлцаалаа 2-3 сартаа нэг зүгээр нэг амар том юм хэрэг гардсан штэ тийм юм сонсдог болсон. Тэгэд үнэхэр хүний сэтгэгүүд нөлөөлт юм байлээ. Тэгэд би бас ингэж хэлэх муухай л да. Гэтэ найз залуугаа хүртэл барыг тэгэж нүдээр барыг тэр үед гээд харж исэн. За энэ яг цаагаараа ямар бодлого. Энэ намайг нэг өдөр яах бол гэж бодсон. Одоо өөрөө сонсох умтгал байх л да. Гэтэ тэр нэг удаа зүрс хийж орж ирээд тэгээд буцаад арилсан. Үнэхээр зүгээр хүнийг тийм л болгодсон байлээ. Би тэгээд яг сонсохоор яг нэг хүнийхээ гал яг нөгөө сонсоод эхэлсэн хүнийхээ гал амар сонсдог юм лээ. Олныг ингээл өөр хүний ярьж байгаа ярилт нь өөр. Тийм. Ярилт марилт өөр. Ярьж байгаа нь өөр. Ингээд харьцаж байгаа нь өөр. Нөгөө тийм нэг үздэгэл үздэг шүү дээ. Тэгээд ингээд бодоод байхад ер нь бол дандаа эрэгтэй хүмүүс амар мэдэрнэвтэй заяа. Ер нь бол гарал нь энэ эцэг ихийн хүмүүжүүлсэн маягаас эхлээд тэгэнгүүтээ заавал эмэгтэй хүн хүчнэх эрэгтэй ч хүчнэж чинь. Хүчингийн асуудал ягаад ер нь бол 100-ны баг 90% нь ер нь бол дандаа байна гэж би үзэж байгаа. Тэгэл хүчнэх гэж ер нь ингэж яачаал дараа нь сүулт нь ингээ алдах асуур арга гуулж байгаа. Заримд нь ер нь ихэнх нь тэнгууд зарим нь болохоор зүгээр хүн алах гэж алж байгаа. Хүүхдтэйгээ яаж харьцаж байгаа, хүүхдээ яаж хүмүүж байгаагаас чинь шалтгаалаад энэ хүмүүс чинь ингээд бүр яг крайм сонсноос хойш бүр үнэхээр тэгэж бодсон. За би хэрээдүү хүүхдээ амар сайн хүмүүжүүлж амар хайранд өсгөж асар ухаантай хүн болохгүй бол ямар хэцүү вэ? Яа амар хэцүү байхгүй. Тэгээд юу ярих гэж. Энэ ах санал тугаргаан барьцдаг. Би яг нэг юм ярих гэж. За чи ярьж байгаа санал. Тэгэл хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлээд тэгээд ер нь бол хүүхдүүд зөвхөн хүмүүжүүлж байгаа өөр хүүхдүүдийнхаа дэргээд одоо травма одоо хэрэлдмээр байвал директэн биш өөр газар очиод хэрэлдэлтэй дуталтмаар байвал өөр газар очиод дуталттай. Директэнд ингээд харж бас тэрнээс гадна энэ заавал хүүхэд ч гэлтгүй ер нь хүүхдтэй хаана юу хийж явж байгааг мэдэж жоохон хүүхдээ анхаарах амар хэрэгтэй байна. Манайхаа энэс болоод одоо ингээд бид дүүнрээ явж байгаа газарт ингээд байнга харах шаардлагатай ингээд бидний хоёр дүүд нөгөө нэг локейшн заадаг хэмээн суулгаж өгсөн. Тийм ингээд харахгүй болохгүй.
Одоо ингээл хүүхдүүд ч угаасаа ингээл хичээлээ дараал найзуудтайгаа жоохон гадуур ингээл саад мааданд очивол тоглол тэр чинь бол нормал юм шүү дээ. Мөнгөн тиймтэй бид нар ингээл гадаа мадаа амар л тоглол ингээл явдаг. Өглөө гараад өөрөө орж ирдэг байсан шүү дээ. Монгол ахад би гарч тоглож шороо моронд ингэж гулгаж ингэж ягаал орж ирээл тэгэл зүгээр л байдаг байсан шүү дээ. Тэнгүүд одоо бол ингэ тотлохын дотор за яах хүүхэд авч яваад хүчнэчүүл яах. Одоо би дүүдээ одоо хүчин гэж юу гэдэг ингэж хэлж өгсөн шүү дээ. Одоо ингэж бас зөв найзынд нь очиодаад зүгээр хонуулчих болохгүй. Заавал ийм байгаагүй ч гэсэн ер нь ингээд одоо тийм сэтгэл зүгээрээ хүн ч юмс хүнийг ингээд жоохон дарамт үзүүлж. Одоо ингээл найзынд очиж хоныг ялахгүй гутан за тэгээ тэрэнд нь хэм байгаа илээ тэр хүн нь ямар илээ яач хүн блэ гэж бодоод тэг сүултээ манад өгүүлээд эрэгтэй дүү маань тэгээд арай жоохон бага тэгтээ ингээд эрэгтэй болохоор ингээд манай ээж мэж ингээд явуулчихдаг байхгүй. Тэнгуут том дүүгээ явуулчих охин болохоор нь явуулъя гэж асуун очиж хоныг найзанд очиж хоныг гэл тэнгуут яах юм бэ хэрэггүй дэмий гэл тэнгуут нэг өдөр уйлж ирэл яагаад за би болохгүй тэгээд манай дүү болоод байгаа юм бэ юм л тэнгуут нь би тэг хэлж өгсөн. Тэгээд арай дээрсэн ойлгоод идэг болчиход л. Манай ээж аав бол намайг жоохон бахад манай өвөөгийнх тэгээд манай үеийнхээс өөр хаан ч хонуулдгүй байсан за. Үнэхээр чи найзуудтайгаа унмаар байгаа юм бол гэртээ аваад ирэх гээд. Намайг ерөөс өөр хаан ч хонуулдгүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо манай дүү бүр гадуурцаа байнгын ч үе амар их гадуур хонно. Дандаа шүн заал авна. Эсвэл дандаа өөрөөр бэлтгэлтэй явна. Ажил өөрөө тэгээ сакс макс тоглодог болохоор зүгээр л явуулчин намайг бол бэлтгэлээд хараад дэрэн эртэл залгадаг. Ажилд орчоод хахад ажилласаа гараад нэг гарах ёстой цагаас нэг хэдэн минут тоцорчод л залгаж болгодог байсан. Ерөөсөө манай дүү тэгдэггүй за. Тэр манай дүү хаанаага гэлтэй. Дүү тэнд байгаа энд байгаа тэгж байгаа ингэж байгаа гэл юу. Намайг л тэгдэггүй байсан шүү дээ. Ялгаа гэж бас байгаад байгаа. Тийм. Гэхдээ эрэгтэйгээ тэрийг бас хамгаалахгүй байж болохгүй. Ягаад гэвэл ингээд сонсож явахаар бас эрэгтэй жоохон хүүхдүүдийг мэдрэл муутай ижил хүүстэнгаар нь аваад хүчнэчтэй байгаа байхгүй. Тийм, заавал эрэгтэй хараа тэгэж хаяа гэсэн үг биш ээ. Одоо тэгтээ үнэхээр миний бодлоор заяа. Дэлхийс хүрээд байна. Хүмүүс үнэхээр сайко мэдрэл муутай бүр гаж хүний ёсноос гажуудын үйлдэл хийдэг болоод тэгээд дээрэс нь энэ ижил хүүстний байдал за яг ижил хүүстэн болохоор л ингээд дэлхийн ертөнд сүнэн гэсэн үг биш л дээ. Гэхдээ зүгээр л байх хэвээр бүр дэндүү их байна. Арай л их байна. Бараг 19 за 10 ч 5 хүний 3 ижил хүүстэн байгаа юм шүү. Гэтэ ер нь бол ижил хүүстэн за яг яг тэгэл яг мөн гэлээ гэвэл тэгэл хойрж болохгүй шүү дээ. Тийм, хойрж ерөөсөө болохгүй л дээ. Одоо ингээ миний анзаарч байгаагаар энэ бол ингээд мод болоод байгаа байхгүй яг өсвөр насны хүүхдүүдийн дунд явж байгаа. Тэнгүү тэднээс нь дөнгөж одоо юу гэдэг вэ гэдгийг ингэж ойлгож ингээд бодож эхлэнгуудаа зүгээр нэ хажуудаа байгаа хөөрхөн охин найзгаа энэ хөөрх юм байна магадгүй би татагдаад байгаа юм ч юм уу. Тиймэрхүү янгуудаа би bisexual эсвэл би ижил хүүстэн гэхдээ яг үнэн дээрээ бол биш. Эсвэл бол одоо энэ нэг транснуудыг ярьж байгаа шүү дээ. Нэг найз нь охин болчдөг. Тэрийг зүгээр жоохон дэмжихийн тулд нэмж өөрөө орно. Яг нэг тийм юм шиг санагдаад байна. Гэхдээ өөрснөө яг хангалттай бодоод би мөн үү биш үү гэдэг энийг ингээд хичнээн жил бодож байгаа юм бол биш. Зүгээр яг дагаал явчихж байгаа. Тийм гардаг хэрэгүүд бол бүр үнэхээр жил хэрэгтсэн хүний санаанд ч багтам уу кино зохиолоос амар хэрэгүүд бүр амар гардаг болчих. Одоо энэ хүүхдүүдэд заяа. Түрүү жил мэл 2 жилийн өмнө л багшигаа утгалж ална. Энд нэр Монгол охин хийсэн шүү дээ. Яг манай энэ хотод тэгээд багшигаа утгалж таньдаг хөөс. Хутан аваад багшигаа утгалж алгаж байгаа шүү дээ. Бүр Монгол ямар амар хэрэг гарч байна. Одоо дуурайж байгаа гэдэг чинь энэ болж байгаа байхгүй юу? Энд чинь нэг хүүхэд багшигаа хутгалсан. Тэр чинь 2 жил илүү 3 жилийн өмнө болсон байхгүй юу? Францын Парисаас дээш байгаа хотод болоод тэнгууд
2 жилийн өмнө энд үедээ Монгол охин сургууль руугаа хутга аваад тэмцээ ингээд тэр хотод ингээд тэр хүүхэд хийж болж байгаа чи яагаад би болдоггүй ингээд дуурайгаад явж байгаа байхгүй. Одоо ээж аав нь хангалттай тэр талаар ярилцдаггүйг нь л юу бах та тэр одоо хутга гэдэг чинь бүр үнэхээр юу амар штэ. Нүс зүгээрээ хийжүүл амар гоё гэж бодоод байхгүй. Хийснийхаа дараа өөрт нь болох трама. Би ер нь хүн алчвал өөр амьдарч чадахгүй би тэргээ мэдчихэв. Яа юм амар. Тий. Одоо тийм Монголд сая дээр гарсан хэрэг бол үнэхээр миний бүр ингээд жирэмсэн их нэрийг нь 2 хүүхэдтэй нь хутгалаад 1 хүүхдийг нь алдсан билүү 2 хүүхдийг нь алдсан. Гидсийн зүгээр л мал янзлж байгаа юм шиг хүлээд гаргаад тавьсан байсан. Юу вэ? Тэр нөхөр нь гэртээ очиод харахад ямар амар дүр зураг өгсөн бэ? Зүгээр л хүүхэд ихнэрийнх нь жирэмсэн ихнэрийнх нь 8 сартай штэ ингээд дотор ирэхэд энэ гаргаж ирээ тавьсан. Тэгснээр тэр 16 настай охины хэрэг тэр бичлэг бас тийм яриад бол одоо ингээд гарч байгаа хэрэгнүүд бүр үнэхээр амар байна яа бүр хүмүүс бүр яг сонсож үзэж харж байгаа юмнасаа болт юм уу нийгмээрээ зүгээр юм сэтгэл зүйн өвчлөлтөө болоод байгаа юм яг яагаад байгаа юм бэ мэдэхгүй зүгээр л амар галзуурцгаагаад байна яг дэлхий сөнөөд байна заяа одоо миний нөгөө нэг санаа зовдөг асуудал гээд байгаа шүү дээ одоо нөө бүхний нөөц дуусчих юм уусчих нэрээ дуусч байгаа хаа дуусна шүү дээ юм л юм чинь дуусна шүү дээ тэгэл амьдрах одоо усаагааргүй болоод эхлээл тэгэл 2 дугаарт хүмүүс нь галзуурч хоорондоо алцдаг болоод ер нь дэлхийн мөхөх шат руугаа явж байгаа юм шиг надад санагддаг. Одоо нэг цаашдаа нэг манаа нэг хэдхүү ил амьдрах юм шиг санагддаг надад нэг. Яг тоог нь хэлчихээр бол арай мухас сатахгүй дээ. Гэхдээ маш бага. Үе амьдрах юм шиг сэтгэдэг. Би нэг хараагаад ч байгаа юм байхгүй л дээ. Моомлоод байгаа ч юм биш. Зүгээр надад үнэхээр одоо байгаа нийгэм надад тийм мэдрэмж өгөөд байна. Тэнгүүд одоо ухаантай хүмүүс өсөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэднээс л юм байна юу гэсэн. Тэгэхээр хүүхэд гэдэг үнэхээр төлөвлөж ийж маш ухаантайгаар бодлоготойгоор амар тийм сайн л хүн болох. Тийм ухаантай үйлдэл юу гэх юм бэ? Ойлгож байна уу? Хүмүүс ойлгохоор байна уу? Тэгээд мэдэл юм да. Яа. Стрессчлээ. Яаж юу болоод энэ толгоон дотор би бас үнэхээр амар сайко үнтэй таарсан манайхаа таарч исэн. Гэхдээ би нэг нэлээд хэдэн дугаарын дараа тусдаа дугаар болгож оруулна. Би бүр яг нэг үнэхээр сайко новштой таарад алуулж малуулах гад зөндөө юм болж үнэхээр дарамтанд орсон. Энэ дэлхийгээр одоо энэ гудамжаар зүрж байгаа хүн ямар хүн гэж мэдэхгүй шүү дээ. Би ингэж боддог байсан байхгүй юу? Шоронд орсон хүн, алуурчин хүн, сэтгцийн өвчтэй хүн, ийм педо сайко хүн гэдэг амар юм тусдаа ийм нийгмээс гадуурх байд юм шиг надад санагддаг байсан байхгүй юу? Ерөөсөө ингэ нийгэм дунд ороо явж идэг гэж би яагаад ч юм тэгж боддоггүй амар юм хол юм шиг санагддаг байсан. Тэгэл нэг харсан чинь 2-3 хүн алж исэн. Тэгээ сайко шоронгийн хоригдл хүмүүстэй би зүгээр ингэ нэг ширээн сууж исэн за. Тэгэл би бүр тэр үед ийм хүмүүс гэдэг чинь нийгмээс гадуурхаш нийгэм дотор бидний дотор мэдэгдэхгүйгээр зүгээр л ингээл алхаал аж төрөл амьдрал явж идэм бэ штэ. Тэнд би ч үрдэх магадaltaй маань би өөрөө бараг үрдэж байгаа штэ. Тэгээд биднээс ингэж бодож байгаа байхгүй. Тэр хүмүүс ч одоо ингээл шорондоо ч юм уу тэрэндээ байгаа гэж бодонгууд тэгж боддог гэсэн. Энэ шүүх мөх цагтаа магтаа ч ажлаа ер нь бол за муухай хийхгүй бол гэж биш. Сайн хийхгүй байгаа юм шиг надад мэдрэгдэж байгаа. Одоо энэ охины дээр 16 настай охины хэргийг харахад яаж Монголд ч бай. Тэр нэг хоёр юм чи ингээд гадаад ч бай. Кофе уугаад хүлээ инээгээд ингээд сууж яхад чинь юуны чинь хохрогч
яах лэрийн хохрогч болчтын тэр. Тэд энийгээд ингээ кофе уугаа сууж байгаа. Тэгснээ заяа би сүлд харсан чинь нэг гачаа өөр охины зураг гаргаж ирээд энэ биш гэсэн юм байх шиг байсан шин. Тэр нөгөө зургийг одоо яагаар сольчиж байгаа ч юм уу яаж чагаа заяа. Нэг дөрөвний нүдний шилтэй нэг тарамууд байсан шүү дээ. Тэр чинь нэг өөр зурагаас өөр охины юмгаар сольчихсан байлээ. Нэг хаймар харсан царай байгаа юм да. Тийм. Би бүр бодоод олохгүй юм бүр амар харсан царай. Би хаана ихтэй харж исэн баха тэрийг өмнө. Магадгүй. Амар Дач тиймс. тийм үү. Тийм шүү л шүү дээ. Би тэгж ойлгосон. Нөөрхөн айгүй жоохон гэх чааш айгүй юм гоё юм залуухан юм гоё жоохон насан дээрээ яагаад тийм Үхсний чинь хохрогч үе манайхан. Йоо. одоо тэгээд Монголд ч бай гадаад ч бай ингээд ялаас мултардаг юм амар гоё юутай болчихлоо штэ. Сэтгэл зүйн өвчтэй. Тэгэл одоо тэр намайг яах гэдсэн хүн амар 2 хүн алчаад тэгээ зүгээр л сэтгцэн өвчтэй гэдэг юугаар амар багчил 4-5 жил суугаа гараад ирсэн. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ тэрийг эсвэл тэр чигт галзуу юм лийг твтүүлээд нийгмээс тусгаарлал та. Мул гарт нь юм зүгээд болиулал та. Яагаад ингийн хүмүүс дунд амьдруулад хор хүнүүл учруулад гимгүү байгаа хүмүүсийг хохироогоо тагаа бэ? Хөөе тэгээд ингээд улсын хурлын гишүүний хүүхэд байхаараа зүгээр хүн биш болчт юм уу? Үгүй тэр нөгөө нэг сүулт бас нэг юм Тэнгисэргийн эстрийн тэрийг би сонирхож уншаачгүй шүү. Би бас сонирхож ерөөс уншаагүй. Гэхдээ ямар ч тач миний харснаар бол яа. Миний харснаар бол тэр нөгөө нэг аимшигын үс сахалтай залуу. Тэр охиныг биш тэр залууг зодохдоо манай энэ хамгийн баян хүн тэгээ тэр ерөнхий сайд хиний жилээ би ажил хүмүүсийн нэрийг мэддэг юм аа. Тэрний найз, манай аавын найз би хамгийн баян хүүхд гэсэн мэсэн. Шаалта бадмаа. Тэр ямар хамаатай юм бэ? Чи тэглээгээ хүн зодож болох юм уу? Зайлаач тий. Одоо тэр кофе охины нүрэл басгачаад бичлэг хийгээд байгаа хүн магаз амин заяачлуу. Ариун заяа. Тэмэр тэнийг санагдаад байна. Ариун заяа бол өөрөө миний хувьд ариун заяа шал өөр. Ариун заяаг би амар ойлгож амар өмөрч юм байдаг. Яа ямар ч мэт юм. Тэгвэл амар би нэг амар сонирхоогүй мөртлөө яг ингээл анхных нь хийсэн юмнаас нь шалтгаалал мэдж байгаа шүү дээ. Яг хөө мэдээж тэр кофе асгасан үйлдэл бол мэдээж буруу. Нэрээ мэдээж буруу. Гэхдээ яг хөө би нэг амьдралын бүх юм дээр миний нөөцөл бодол гарч ирдэ шүү дээ нөө. Хүн алдсан хүнд ч өөрийгөө өмөрч хэлэх үг байдаг. Бүхэнд шалтгаан байдаг гэд. Тэгэд яг тэр охины зүгээр шалтгаан гэвэл тэр өөрөө асгуулсан охин өөрөөсөө болсон. За яг тэгж л нэг өмөрхөн. Гэхдээ мэдээж тэглээ гэд болохгүй л те. Болохгүй. Тэгтэл тэр охины одоо бүх юмыг би амар ойлгодог. Тэр дэндүү өвдсөн охин сэтгэл зүгээ. Тэгээ ярьдаг юм нь үнэхээр зүг юм ярьдаг. Гэхдээ яг хаяа хитрхи байдаг л та. Тэгэл аваагаа л ганцаараа автай юм шиг. Ганцаараа аваагаа алдсан юм шиг л надад санагдаад шүү дээ. Үгүй гэхдээ би ч гэсэн хэрвээ надад тэгэж манай аавын кейс ярихаар ирэх байсан бол би ч гэсэн тэгэж ярих байсан. Угаасаа тэр чинь ингээд хорвоогийн жамаар өнгөрөөгүй хүмүүсээс л одоо халуулчихж байгаа юм чагаа авна. Тэгэл ваа хүн өрөө үгийг гинэ ямар гоё юм бэ. Манасах. Кузин. Бас хүн чинь санаачлахаар өөрөө үгийг гэдэг байсан юм уу? Гоё юм би. Ямар гоё юм бэ? Яа шууд стресс алга болоод энийг түрээд явчихлаа. За нэг тиймэрхүү. Тэгээд альва баярлалаа. Харин тийм шууд ааш маш сайхан боловчлаа гэж тас. Альва юм тэгээд хэмжээ хязгаар гэж байдаг. Бүх энэ юм бор байсан юм шүү дээ. Наатлын байшингийн наатлын бодоо. Тийм шүү. Альва юм хэмжээ хязгаар гэж байдаг. Тэгээд crime сонсохдоо ч бай, юу ч сонсохдоо бодлоо хүртэл тэгэл хэмжээ хязгаарт барьж тэгэл бүх юмний сайхан дунган тааруулж амьдарцгаая да. Тэгтэл би сонсох дуртай.
Миний дуртай ютубер 5-7 хоногийн 5 дахь өдөр болгоо хийдэг. 5 дахь өдрийг Франц би Францыг сонсдог. Франц хүмүүс сонсохоор нэг гоё амар гоё ярьдаг заяа. Бүр нэг ингээл зүгээр л тэр үний одоо мэрэгжил болчихлоо шүү дээ. Тэгээ би дээр ярилцлагын ингээд сонсчихсан чинь би ингэж подкастн дээр ярьдаг шиг ярьдаг хүн биш ээ. Тэрэндээ зориулаад ингээд нэг ярьж байгаа тийм үгүй нэг ингээд амар гоё ярьж байгаа. Ямар хүнээс сонсож үзээ л та. Max Gaze гэдэг. Max Gaze. Max тэгчээд заа яваад юм уу? Тэггүй зайгүй шууд Max Gaze. За. Тэгээд тэр час өдрийг Монгол час өдрийг амар сонсдог гэж аваад бичлэг хийхэ байлаа. Тэгэл коктейл crime билүү. Манай ээж сүүлийн үед тийм сонсдог гэсэн. Ээж бүр амар сонсдог. За бүр ингээд ээж бас хэдэн жил сонсож байна. Ингээл шүн мөн залхангууд ингээд сонсцсон өвтчихин. За ажил хийж явахдаа байнга ээж бас сонсдог. За би бүр өмнөөс нь ингээд болооч та гэхээр байнга сонсож байдсан шүү дээ. Тэгээд ээж амар сонсдог болсон билээ. Харин ээж бас час өдөрт амар туртай юм байлээ. Тэр булгаа ахаас амар сонсдог байсан юм шиг үлээ. Тийм булгаах бас тэр юуг амар сонсдог байсан. Тэдний гэрлүүн очиж зурагтан дээр YouTube таахгүй тэнгууд байнга тийм гарч ирэн. За тэгэл тэдний ч би их сонсчод байгаа байхгүй юу. YouTube руу норонгууд байнга харагдаад тэгэнгүүт ингээд нэрээ эн чи яалаа гэж сонсмор санагтаад. Тэр үед Dark Bing сонсдог байсан. Нөгөө миний хамаа хап сүүлийн үед нөгөө тэр алин ч үлээ ганцаараа ярьдаг болсон юм. Ер нь тэгэл ихээс сонсоо. Тэгээд яг нэг подкаст байсан юм а нэрийг сандаггүй. Бас нэг юм хоёр найз хоорондоо байдаг юм босон явдлуудыг ярьж мэрдэг. Яг энэ амьдрал тохиолддог гэж юу гэтэл юмнууд ярьдаг байсан. Гэхдээ тэр бүх подкаст устгаад YouTube хаацсан байлээ. Яасан мэдгүй одоо ярьсан юмнаас олсон юм байсан. Үнэхээр амар хүнд юм ярьдаг байсан юм аа. Тэгээ сүүлийн үед энэ Францд бас их юм болж байна гэж их юм ч биш. Хүүхдүүд ер нь амиа их орлож байна. Тийм. Сурагч нар ягаад гэвэл сургууль дээр дээрлэхэлт болсон болохоор одоо 10 жилийнхэн амиа амар орлож байна. Сүүлд барыг энэ сарын үед 2 охин амиа орлчлоо. Тэгээд Франц охтууд юм уу? Гадаад. Гадаад нэг нь хаар охин, нэг нь халтар охин юмс. Бис цаа мэдгүй хүн дээрлэх чинь маш муу болохгүй. Тэгтээ би бас жоохон дээрлэхэлт авдаг л байсан баг. Тэгтээ яг энэ чинь ойлгохгүй юу ярьж байгааг нь ойлгохгүй байсан болохоор би тийм зүгээр байсан юм шиг байна. Тэнгуүч яг ингээ манай хүүхдүүд чинь анханасаа жоохноосоо энэ чинь ингээ төрснөөсөө хойш ингээ өсөөл ингээ төрлөх хэлний Франц болоод тэгэнгүүт илүү их юм дээрлэхэлт расистлуулах тийм юм их гардыг байна гэж ойлгосон. Тэрнээс болоод тэрнийг одоо 10 жилийн хүүхдүүдийн асуудлууд эрэгтэй хүүхэд хайр дурлал илүү гоё авах шунал мөндөлийн нэг илүү хувц өмссөн тиймэрхүү юмнаас л болоод байгаа хгүй. Ер нь бол одоо ингээд том болцсноороо бодонгууд хүүхдүүдийн сэтгэл санааны юу гэвэл мунтал нь болоогүй байгаа хгүй. Төлөвшөөгүй нэг юм яг л өнөөдрийн маргаашийнхаа юм дотор явж байгаа л тэгэл тэнийг юм хийж байгаа хгүй. Энийг чинь бодох хэрэгтэй байхгүй. За яах вэ? Би болно. Энд чинь маш муу л та ээж авдагаа хэлэлцээд ярилцаад багштайгаа ярилцаад яа тийм шийдэх гэж үзнэ. Тэг болохгүй бол зүгээр яж байгаа л энэ 10 жил чинь дуусна гэж яага бодохгүй байгаа юм би. Бодохгүй л дээ эднэр 10 жил зүгээр л 10 жилээ хийж дуусаад өгчих юм шиг бодоод нэг юм амар гайхаж чинь заяа. Би нэг одоо 4-5 жилийн хугацаанд бодож байна заяа. Монголчуудын ухаантай юм уу? Гадаадууд бусд нь бүгдээр юм тэнэг юм уу? Биднээс амар шал өөр. Бид нэр амар юм төссөн байхгүй. Амар ч биш л тийм. Үгүй бид нэр сэтгэл санааны төвчөрхөө сэтгэж байгаа айгүй монголчууд шал өөр байдаг. За ингээд гүйцэтгэл бүх юмны хувьд бүр шал өөр байдаг монголчууд. Тэгээд ингээд энэ одоо
Би бас өөр амар ассистлж байгаа юм шиг юм ярих гэдэг юм л та. Гэтэ яг үннийг Гэтэ яг хүн болгон дотроо баг зэрэг ассист байдгаа. Гэтэ яг үнэндээ хар алтруудын сэтгэггүй үнэхээр сонио юм. Далдгаар юм. үгүй юу. Хизээж төлөвшдгүү юм тэнэг салбгансан нэг юм хар алтрууд заяа цагаанаасаа шарчуудаасаа ялгаатай хар алтрууд илүү гэр бүлсэг байдаг. яг илүү дулаан байдаг. нийгэмдэр бие Одоо авч явж ингээд- байгаа байдал нийгэмд үзүүлдэг хор уршиг бүр амар юм төвхтэй юм салбгансан би юм бүлэг юм тийнейжер хүүхдүүдээс амар айдэр шүү дээ. Ялангуяа юм харууд арай гайгүй халтрууд юм бүлэг тийнейжер нэг юм 12 3 хүүхдүүдээс би амар айдэр шүү дээ. Хажуугаар нь явахаар ингээд Надад ч байлж байгаа. амар юм Даалтгансан. Далтгаар тэгтээ би амар ойлгоод идэв юм аа. Яг Тэрнээс яг ингээд би ерөөсөө тэгэж хүүхдүүдтэй ойлгодоггүй байж гэрээсээ байгаа сүлд салж чамааг хэлэхээр би яг тэгэж ойлгосон. За би ерөөсөө тэгээ тийм юмнуудээр харж ерөөсөө ойлгодоггүйсэн. Чамааг хэлэхээр л тэгэж бодсон. ер нь бол энэ цагаан юм гэдэг юм уу шар гэдэг юм уу? Шарууд л гээд Манайх цагаануудыг шар гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд эднээс хэддүүдийг шар гэдэг байгаа байхгүй. цагаанууд л гэх байх та одоо. Тэгвэл Малан намыг чи шар гэдэг шүү дээ. Тэгэхээр малын шүмээ гэдэг. тийм үү. Тэгээ намайг ч гэж биднүүсийг шар өнгөдөг. Алан өөрөө цав цагаар шүү. Тэгэхээр би шар биш чи өөрөө шар манайх цаанаас шарууд гэдэг тэгвэл. Тэгдэг байхгүй. Тэнгүүд ингээд энэ харчууд халтрууд чи ингээд юм ер нь бол хэцүүл үсэж байгаа байхгүй юу? Биднүүстэй ижилхэн тэнгууд эднүүст хар тамхины мөнгө олох ээж авдаа туслах тийм юу н байдаг болохоор ил гарч явж хар тамхитай орооцолтож хурдан муугаар мөнгө олж байгаа байхгүй юу? Амар нэг айлаас амар олон байдаг. Тий, олон хүүхэдтэй. 7 8 9 Тий. Халуун зүрхтэй, халуун цустай гэдэг чинь нэг тиймэрхүү юм байт юм. Айгуу дулаах. Харчуудыг мэдгүй байна. Харчуудаас илүү гоё сайн л гэсэн. Тэгтээ ямар ч хүний үүн дээр сайн талаас нь харъя гэвэл сайн ч байгаа, муугаас нь харъя гэвэл муу ч байгаа. Хүмүүс нөгөө нэг ямар ч аргагүй болонгуудаа гарч хар тамхины асуудалд ороод тэгэнгүүтээ сэтгэл санаа дэмжихийн тулд ер нь сургууль дээр нэг ирээд өөр хүн болчихдээ штеп. Ер нь бол тийм болчтой юм шиг байна. Талцгаар одоо угаасаа л тинейжер үедээ охтууд ч угаасаа л айлгүй л идэв шүү дээ. Гэхдээ эднээс арай л амар айлгүй юм аа. Одоогийн үеэр болонгууд аав ээж нь гоё амьдралтай болгоод охтуудтай илүү эрхлүүлчих юм шиг байна. Тэгээд одоо энэ хар алтруудын культур дотор ч охтууд юусоо ер нь бол ажил хийхгүй зүгээр нөхөртөө болоод гарч явна. Аав нь тийжээ эрхлүүлнэ. Нөхөр нь авч яваад тийжээ. Тэднээс ч ер нь гэрээ цэвэрлж хоолоо хийгээд айлгуутахаас өөр юугаа хийх вэ? Тийм юм билээ. За. Юу ч яриа явчих. Яа, ингэ Яг тэгээд нэг ийм яриаг чингуу та өөр юм явшаал өөр тийшээ яагаад говьваад явчихсан тийм аа. За арай л урт болчлоо сүүлийн 2 дугаар. Одоо тэг ихчгүй баг 3 дахь дугаараа биччихлээ. За тэгээд баяртай манайхаа дараагийн дугаараар уулзъя. Дараагийн дугаар дээр яг нэг сэдвүүрэнд ярих гэж хичээнэ. За тэгэл ярьж байгаа л гоё Энэ бол чиний биш миний подкаст гэдэг шиг. Тэгээд Юу ярмаар байгаагаа ярина. тэгэл хийсээр байгаа арай жоохон туршлагатай болох байлгүй дээ. Тэгтээ туршлагагүй байсан ч бит хоёрын Телефоноос тэг хэлэхгүй юу комент бичлээ манайхаа. Манайхан бичдэг юм уу? Хичээд идэв юм шиг байсан. Тийм биш дээ гэд хэлвэл бит хоёр илүү юу тэрэнд чинь таарах гэж шум биш дээ яа гэх. Тэгснээс та нар харсан ч болоосаа яг ингэ шумбаж байгаа юм шиг. Ингэж үзэлж тэгснэ би. Ингэж үзүүлээд тэгснэ өөр ингэж үзүүлдэг. Яа би нөгөө нэг Instagram-а паблик болгосон гэдэг подкастн дээр хэлсэн баха тий. Тэгчээ дууг нь ингээд үзэлт амар ихээс байхгүй миний Instagram-ыг 16,000. Тэгэл би уянгаад яа тэд нар лайк майк даардаг юм бол гэсэн чи ичээд идэм шиг байлээ гэдэг шиг та нараас ичээд идэм шиг байгаа нь тий. Харин тэгтэл биш. Бити ичээ бит хоёр зүгээр штэ.
Йоо, ингээд яг хараас нь ярих сэдвүүд орж ирээд байхгүй. За ингээд болиё. За баярлалаа.